За, Koha програмд ном оруулахдаа юу анхаарах талаар товч тайлбар хийе. Нэгдүгээрт та програмдаа нэвтэрч орсон байх шаардлагатай. За, жишээлбэл энэ Monkoha.com гэсэн програмд ном оруулж байгаа жишээ байна. Хоёрдугаарт та энэ ямар номын сан бэ гэдэг номын сангаа сонгосон байх хэрэгтэй. За, гуравдугаарт каталогинг гэсэн энэ шошгыг ашиглана. Ингэсний дараа New Record Default Framework гэдэг нь үндсэн ном оруулах ажлын талбар байна. За, DVD, Braille ном, газрын зураг гэдгүүд нь эдгээр нь бол зүгээр тухайн материалыг оруулахад ашиглагдах талбаруудын юм сонгосон бэлэн загварууд байдгаа гэж ойлгоно. За, жишээлбэл Default Framework гэдгийг одоо сонгоцгоё. Үндсэн загвар. За, ингэхэд эхлээд 0-ийн талбарууд байна. За, энэ бол хяналтын талбарууд. За, 1 гэдэг маань main entry буюу одоо тухайн номыг зохиосон манайхаар бол толгой гарчгийн мэдээлэлд байдаг. За, 2 дугаар талбарт бол үндсэн гарчгийн мэдээлэл болоод бусад мэдээлэлүүд бол энд байрладаг. Үндсэн гарчгийн мэдээлэл, гаралтын мэдээ гэдэг. 3 дугаар талбарт бол энэ тооны мэдээний хэсэг байрладаг юм аа. За, 4 дугаар хэсэгт бол цувралын тухай мэдээлэлүүд орж ирнэ. За, 5 дугаар талбарт бол тайлбартай холбоотой мэдээллүүд. За, 6 гэсэн талбарт бол агуулгын тухай мэдээлэл, subject added entry буюу агуулга. Ямар чиглэлийн номууд энэ номонд тусгагдсан бэ гэдгийг энэ талбаруудад бөглөж өгөх шаардлагатай байдаг. За, 7 гэсэн энэ талбарт бол тухайн номын оролцогчдын тухай мэдээнүүд энд бол орж ирдэг. Зохиогчоос бусад оролцогчдыг энд бол бичиж болно гэж ойлгож болно. 2 дахь зохиолч, 3 дахь зохиолч гэх мэтээр редактор, орчуулагч, зураач тэдгээр хүмүүсийг бол энэ дээр оруулж болно. За, 8 гэсэн талбар маань жишээлбэл энэ цувралтай холбоотой хувь хүний мэдээллүүд, цувралтай холбоотой байгууллагын мэдээлэл гэх мэтлэгээр энэ 700 гэсэн талбарын зарим хэсгүүд нь энд ороод ирж байна. Дээр нь цахим нөөцийн байрлал гэдэг ч юм уу. За, марк хамаарлагүй талбаруудыг бол энэ дээр нэмж болохоор байна. Гэх мэтчлэнгээр ингээд ялангуяа цувралтай холбоотой хүний тухай дэлгэрүүлж тайлбарлах мэдээлэлүүд энэ дээр байна гэж ойлгоно. За, 9 гэсэн талбарт бол яг марк стандарт дээр үндсэн стандарт дээр бол тодорхой заадаггүй. За, ингээд энийг Koha дээр 9 гэсэн талбарыг хэрхэн ашиглах вэ? Өөр бусад програм дээр 9 гэсэн талбарыг яаж ашиглах вэ гэдэг нь програмын хувьд бол ялгаатай байх магадлалтай. За, Koha програмын хувьд бол 9 гэсэн талбарт 942 дээр бол энэ ямар ангиллыг ашигладаг вэ гэдгээ энэ дээр сонгож өгдөг. Дараа нь ямар материалын төрөлд хамаарах ном юм уу, аль эсвэл тогтмол хэвлэл бүртгэхэд байна уу гэдгийг бүртгэдэг. За, ийм ба. Эдгээр талбаруудыг бүгдийг бүгэлдсэний дараа save гэсэн команд өгдөг. За, энэ цаг хугацаа хэмнэх үүднээс нэлийн ажилласан номыг гаргаж харуулъя. Жишээ болгоод номын сангийн гэдгээр хайлтгий. Энэ номын сангийн үндсэн ойлголтууд гэсэн нэг ном байна л да, зурагтай ном байна. Энэ номыг засвар хийе. Тэгэхээр edit record гэхээр саяын тэр үндсэн талбарууд маань ингээд гараад ирдэг. 0 гэхдээ энэ талбар бол автоматар бүглэгдэх талбар байна. За, энийг бол номын санчаал өөрөөнийх бүглэх гээд байдаггүй. Програм дээр тохиргоо хийж өгдөг энэ талбар байна. За, 003-ын талбар. Энэ бол бас л хяналтын талбарууд гэж явдаг л дээ, 0-ын талбарууд маань. Энэ дээр жишээлбэл Монгол улс гэдгийг оруулсан байна. За, энэ бол бүртгэсэн
огно. За энэ date and time of latest transaction буюу хамгийн сүүлийн үйлдэл хийсэн энэ хугацааг нь бүртгэж байна. Жишээлбэл би сая энэ дээр дарахад 2018 оны 11-р сарын 29-ний 11 цаг 52 минут 28 секундд сүүлийн үйлдэлийг хийлээ гэж байна. За 3 дугаар 008 гэсэн талбарыг та бүхэн бас анхаараарай. Энэ номыг бол 18 оны 8 сарын 17-нд анх бүртгэжээ. За энэ бол энэ он сар өдрийнх нь одоо хяналтын дугаар гэх юм уу да. Марк стандарт дээр бол ингэж гарч ирдэг юм. 08 гэсэн талбар дээр энэ тэмдэгтийн байрлалаар ялгаж өгдөг. За эхний 00-оос 05 гэдэг нь тухайн файлыг оруулсан огно гэдээ гараад ирж байгаа. За тэгэхээр энэ 18 оны 8 сарын 17-нд 0 1 2 3 4 5 гэсэн энэ байрлалд оруулсан он сар байж байгаа. Дараагийнх нь бол энэ он сар өдрийн төрөл гэдэг нь одоо энэ програм маань өөрөө сонгож өгсөн байна. За түүний дараа бол date 7 8 9 10 гэсэн 4 тэмдэгтэд тухайн баримтын хэвлэгдсэн оныг бичдэг. Энэ номын хувьд бол номын сан үндсэн ойлголтууд гэдэг номын хувьд бол 2015 онд хэвлэгджээ. За энд Монгол улсад хэвлэгдсэн байна. Монгол хэл дээрх материал байна гэдэг. Эдгээр нь бол бүгдээрээ марк стандарт дээр байгаа одоо юу гэдэг Монгол улсыг MP гэж тэмдэглэнэ, Монгол хэлийг МОН гэж тэмдэглэнэ гэсэн маркийн өөрийнх нь одоо ойлгодог энэ тэмдэглээнүүд гэж ойлгох хэрэгтэй. За 020 гэсэн талбарт бол ISBN-ийн дугаарыг бичсэн байна. За AC буюу энэ одоо ISBN-тэй холбоотой үнийн мэдээллийг энд оруулсан байна. За каталогийн source буюу 040 талбарт жишээлбэл тэр LIS гэдэг нь LIS гэсэн каталогжуулагч байгууллага энийг бүртгэжээ гэж үзнэ. Тэгэхээр энийг бас марк одоо байгууллагын жагсаалт гэдэг ийм жагсаалтыг үүсгэдэг. Энэ конгрессийн намын санаар өсөлт явуулсны дараа тухайн байгууллагын кодыг нь ол өгдөг юм байна. За тэгэхээр энэ кодыг бол илгээгээд нэг дунджаар сарын дараа код ирдэг. Энийг бас анхаарах хэрэгтэй. За language code хэлний код бол монгол хэл дээр. За конгрессийн намын сангийн дугаартай бол энэ 050 гэсэн талбарыг бөглөдөг. Дюг арвтай ангиллыг бол ангилсан байдлаар энд харагдж байна. Edition number буюу 21 дахь удаан хэвлэлтийг ашиглажээ. Classification number 020 гэсэн талбар энэ номынх нь үндсэн ангилал. B гэсэн талбар дээр 082-ын B гэсэн дэд талбарт зохиогчийн 3 тэмдэгтийг бичсэн байна. Хэрвээ номын сан номзын ангилал ашигладаг бол энэ 084 гэсэн талбарыг бөглөөрэй гэж. За 1 гэсэн талбар дээр толгой гарчигт personal name 100-гийн E гэсэн дэд талбарт хайдаг буюу зохиогчийн нэрийг бичжээ. За 2 гэсэн талбар руу орцгоё. 2-оор хэлсэн. 245-ын E гэдэг нь title буюу номын сан тухайн номынх нь нэрийг бичдэг. 245-ын B нь бол тухайн номын зориултыг бичдэг. 245-ын C манайхаар бол оролцогчдын тухай мэдээг одоо каталогт яаж харуулах вэ гэдгийг тэр байдлаараа бичиж байгаамаа. 250 дээр бол дахин гаралтын мэдээнүүд явдаг. Жишээлбэл анхны хэвлэл гэдэг ч юм уу, нэмж засварсан 2 дахь хэвлэл гэдэг ч юм уу. Эдгээрийг бол энэ дээр бичиж өгнө. За 260-ын E гэдэг нь хэвлсэн хот, 260-ын B хэвлэлийн газар. За манайх бол стандарт дээр хэвлэлийн үйлдвэрийнхээ нэрийг бичдэг. За сүүлийн үед бол манай номын санчид хэвлэлийн газар, хэвлэлийн үйлдвэр гэдгийн ялгааг нэлээд сайн ойлгодог болж байгаа. Энэ талбар дээр бид цаашид
эргэж анхаарах, ярих ийм шаардлагатай талбар байгаа юм аа. За дараа нь 245-ын C 260-ын C гэдэг маань тухайн ном хэвлэгдсэн огноо байна. За 300 буюу тооны мэдээний хэсэг. 300-гийн E 168 хуудастай, зурагтай, 29 см-ийн өндөртэй. Хэрвээ дагалдах материалтай бол энэ дээр дагалдах материалыг E гэсэн талбарт бүгэлнэ. За энэ бол худалдааны үн бол 18,000-аар байж болно гэдэг ч юм уу. Гих мэтээр ингээд энэ дээр үнийг бичгэнэ шүү дээ. За энэ юун дээр бол 18,000 гэсэн байна л да. Энэ бодвол өөр мэдээлэл харуулахын тулд ингэсэн баг. За ихтэй бол энэ мэдээллийг энэ 365 B гэсэн талбарыг бараг бөглөөд байдаггүй манайхан. За 4 цувралын хэсэг байна. За тэгэхээр энэ номын сангийн үндсэн ойлголтууд гэдэг ном маань өөрөө цуврал ном юм аа. Тэгэхээр жишээлбэл энэ дээр байна тийм ээ. Тайтл буюу цувралын нэрийг энэ дээр өчгөнө шүү дээ. Тэгэхээр шинэ үеийн номын сан. Ийм цувралын одоо эхний дугаар нь бол шинэ үеийн номын сангийн үндсэн ойлголтууд гэдэг ном байгаа юм аа. За дараа нь 5. Ерөнхий тайлбар. Номынхоо тайлбаруудыг л энэ дээр бичиж болно. За жишээлбэл энэ дээр бол language note гэж байна. Тайлбар хийцгээе. Энэ одоо хэлний тухай тайлбаруудыг л ингэж оруулж ирнэ. За жишээлбэл E гэдэг нь энэ ном бол монгол хэл дээр хэлээр бичигдсэн номоо гэдэг ингээд тайлбар хийж болно. За 240-ийн 546-гийн B гэсэн талбар бас байна. За энэ бол ямар үсгээр монгол хэлээр бичигдэхдээ кирилл үсэг ашигласан юм уу? Хуучин монгол үсэг ашигласан юм уу тийм ээ? Alphabet, information code or alphabet гэж ямар үсэг ашигласан бэ гэдгийг энэ дээр бол бичиж өгдөг. Ийм учиртай юм байна. За 6 гэсэн талбар байна. За 6 гэдэг маань тухайн номын агуулгыг бол харуулж өгдөг ийм талбар байдаг. За жишээлбэл энэ 653-ийн E гэсэн талбарт бол хайлтын түлхүүр өгнүүдийг бол оруулсан байна. Тэгэхээр 650 гэсэн талбарт бол жишээлбэл энэ ямар төрлийн юу оруулах вэ? Агуулгыг энд оруулж өгөх ёстой юм бэ гэдгийг бол энэ 650 гэсэн талбарт оруулдаг. Энэ бол одоохондоо төгжээтэй байна. Програм дээр энэ талбарыг нээсэн тохиргоо хийсний дараа энийг бол нээж өгдөг. За 7. Тухайн номонд оролцогчдын тухай мэдээ гэдэг. За энд байна. 700-гийн талбарт бол энэ хайдуу гэсэн зохиогчоос гадна редактор нь Баяраа гэдэг хүн бол энд оролцжээ. Тэгэхээр E гэсэн талбарт бол тэр оролцогчийн нэрийг бичээд за E гэсэн талбарт 700-гийн E буюу E гэсэн талбарт бол тухайн оролцогч маань ямар үүрэг гүйцэтгэснийг бичдэг. За яг энэ програм дээр маань одоохондоо E гэсэн талбарыг хассан байна. Тэр талбарыг програм дээр нэмэх юм бол 700-гийн E гэсэн талбарт жишээлбэл Баяраа гэдэг хүн маань редактороо оролцжээ гэж үзвэл редактор гэдгийг тавьж өгдөг. За 856 бол нөгөө цувралын хэсгээ гэдэг ярьж байсан. Цахим нөөцийн байрлал нь бол host name Монгол мэдлэг. За өөрлөх хаяг нь бол энэ байна. За ингээд энийг бол энэ дээр тайлбарласан байна. За 9-р талбар Дьюгарп тэр англиар ангилсан ном сурах бичиг гэдэг энэ баримтын төрөлд оржээ гэх. Эдгээр талбаруудыг бүгдсэн дараа save гэсэн командыг өгдөг. За save командыг өгөхөөр ийм жагс цонх нэгдэнэ. Тэгээд одоо энд бид
тухайн ном хэдэн ширхэгтэй байна вэ? Ямар үнэтэй вэ? Ямар баркодтой вэ гэдэг мэдээллийг энд оруулж өгдөг юм аа. За жишээлбэл энэ нэг зүйлийг даръя. За тэр хадгалах команд өгсөний дараа эдгээрийг бүртгээгүй байвал энэ цонх автоматар шууд нэгддэг. Энэ бол 9-р талбар нэгдэж байна гэсэн үг байна шүү дээ. Дэлгэрэнгүй байдлаар. Дьюга 10-ын ангиллалаар ангилдсан байна. За энэ ном маань хаана аль номын санд байгаа вэ гэдгийг энэ дээр нь. Хэрвээ одоо танах Монкохог ашиглаж байгаа бол өөрийнхөө номын санг эндээ сонгож өгөх нэ. Хэрвээ өөрөө бие даасан Кохо програм ашиглаад олон уншлагын танхимтай байгаа бол энэ номын сангаа тэгээд уншлагын танхимаа зааж өгдгөө. За эндээс бол 50-ын залт. Аль 50 дээр байгаагаа энэ дээр зааж өгдгөө гэсэн санаа. За ингээд 9 сарын 7-нд энэ юуг бол бүрдүүлжээ. За call number буюу одоо 50-ын залт гэдэг нь бол энд харагдж байна. За баркод нь бол 952-ийн P гэсэн талбар дээр байгаа. За уурал хаяг uniform. За тэгвэл энэ дээр дараарай гэдгийг энэ дээр хийсэн байна. Public note буюу одоо олон нийтэд харуулах тайлбарыг бол энэ материалын төрөл нь. За энэ weak cost replacement price гэдэг энийг үн байна. За энэ бол яадаг вэ гэхээр нөгөө тайланд харуулах үнийг бол энэ дээр бичдэг. Танаа номын санд хэдэн төгрөгийн ямар ном байна гэдгийг энэ V гэсэн талбарт бичвэл шууд харагдана. Яг одоо худалдааны үн бол энэ G гэсэн талбарт бол бичигддэг. Cost normal худалдаж авах нь маань энэ дээр байж байгаа. За тэгэхээр энэ дээр бид 25. Тэгэхээр та бүхэн маань энийг дараа нь өөр зорилгоор ашигланаа. Энийг бас нэг зорилгоор ашигланаа гэж байгаа бол энэ хоёр талбарыг хоёуланг бөглөж ивэл тохиромжтой. Магадгүй энэ номыг дахин үнэлгээгээр энэ ном маань одоо юу гэдгийг 35 мянган төгрөг ч юм уу болсон байж болох юм шүү дээ. Тэгвэл за гадуур нэг иймэрхүүнтэй байсан одоо бол ийм үнэтэй болсон гэдгээр энэ дээр оруулж өгдөг байх. Энэ мэдээллүүдээ оруулсны дараа save command өгөхөд номын маань мэдээ энэ дээр гарч ирж байна. За энэ мэдээлэл маань энд харагдж байна. За энэ cost replacement price гэдэг энэ маань тайланд ингэж мэдээлэл ингээд харагддаг байх нэ. За хэрвээ олноор нэмэхээр шаардлагатай бол нэг нэгээр нэмж болно. Эсвэл тэр доор байгаа duplicate буюу энэ мэдээллийг дахин хувилах эсвэл олон тоогоор нэмэх гэсэн энэ сонголтуудыг хийж өгдөг байх нэ. Жишээлбэл 5 номыг дараалж нэмэх гэвэл энэ дээр 5-ын тоогоо тавьчих нэ. За ингээд номын сангийн автоматжуулалтын Кохо програмд ном нэмэх тухай мэдээлэл орууллаа.